За үзэгчтэй охины телевизийн хөтөлбөртэй хамт байна. Манай хөтөлбөр зочны цагаар үргэлжилж байна. Ингээд студид уухай хөтөлбөрийн зохицуулагч Сайн Баяр хүрэлцэн ирсэн. Зочиндоо энэ өдрийн мэндийг хүргье. За телевиз үзэгчтэй олон танд энэ өдрийн мэндийг хүргэе. За хүрэлээ. За цахим өртөөгийн Сайн Баяр гэж өмнө нь ойлоос нэг ус удаа ярьчлаа гэжсэн. Энэ удаад уухай хөтөлбөрийн зохицуулагч гэсэн гоншинтайгаар орж ирж байна. Тэгэхээр энэ хөтөлбөрийн талаар эхлээд ойлоо ярилцъя. Ямар учиртай хөтөлбөр вэ? Хизээ байгуулагдав? Ямар зорилготой? Тийм. Би юу яасан? 101 судалгаа хийх гээд гадагшаа явчаад ирсэн. Хуваараа нэг ном бичээд. Тэгээд ирээ байжсэн чинь хонхны дуу одоо цогцоохын дуу цомгийн пян золгож гаргах гэж байгаа гинэ. Тэгээд цогцоохныг уулзъя. Залуучуудтайгаа уулзвал яасан юм бэ гэд. Тэгээ бид нар нэг хэсэг хүрээнд ярьж байгаа. Ерөөсөө энэ дуун дээр монголчууд бид ерөн сэрхстэй байна. Тэгэхээр бүх цогоохоо юу яа. Би бүх намд энэ байдаг найзраа юм дуудыг. Зөвхөн Арслан намын дууч биш те. Үндэсний дуу. Ерөнхийдөө сүүлийн хэдэн жил бол нийгмийн бохимдол нэлээд тийм их болчлоо. Энэ тэнд янз бүрийн хүмүүс хөдөлгөөнүүд их гарч ийн гэд одоо ингээ харж байхад. Тэг ямар ч тач юу яасан юм. Арслан нам, Монгол ардын нам, хүн намын залуучууд. Манай найз нар. За бас улс төр нийгэмд идэвхтэй байдаг салбаруудын төлөө бас найзраагаа дуудаа 40 хүн. Тэг 9 сарын 20-нд уулзахгүй. Тэгээ уулзаад байр байдлаа ярьцгаагаад за энэ хоёр нам, за энэ ах нар гэж ярьдаг. Энэ хүмүүсийн байгаа байдал энэ бүхний бүгдээр яриад тэг клуб байгуулагдсан. Дараагийн уулзалтаараа 5 өдөр болгон бид нар уулздаг. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлийн асуудлаар манай хуульчид маань мэдээлэл өглөө. Дараагийн 7 хоногт нь бид нар бол үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хажуугаар бас үндсэн хууль дахь эдийн засгийн агуулга юу байгаа нэ гэдэг ч юм уу. Тэгээ сонгуулийн хуулийн төслүүдээр хилцүүл өрнөд. Ингээл клуб маань явж ирсэн. Ингээд 40 хүнийхэн зургийг тавиад ер нь манай энэ клуб бол нэг 4 үнэт зүйл дээр бол нэгдэж байгаа. Хүний эрх, эрхчлөө, хувийн өмч, чөлөө зах зээл тийм үү. Энэ үнэт зүйлсээр бол нэгдсэн. Хэдий өөр одоо намуудад байдаг ч гэсэн бид нар энэ саяны зүйлсээр бол санал нэг байдаг хүмүүс. Нийтлэг үнэт зүйлстэй босоо тоххой. Тэгээ ингээд ерөнхийдөө энэ нийгмийг өөрчлөхийн тулд бүгдээр юу хийх вэ гэдэг талаар ярилцсан. 40 хүн гэдэг нь сошиал дээр нөгөө зургууд нь яваад байсан тэр 40 хүн болоо та. Тэгээ одоо энд ингээд танд аваад ирсэн байна 40 хүн. За энд бол Монгол ардын намаас бол чинь хууль зүйн дэд сайд байсан инх хоёр маань байж байна. Сангийн дэд сайдаар ажиллаж байгаа болгонтой явж чинь тийм үү. Арслан намын дараагад нэр дэвшээд үргэлжлүүлсэн чимд орчт юм. Ингээд хүн намын удирдлага байж байна. За хэвлэл мэдээллийнхэн байж байна. Тийм салбар бүрээс одоо ингээд хүмүүс байж байгаа. Тэгээ нэг л юмыг бид нар энэ ярьж байгаа. Өнөөдөр ингээд энэ зургийг тавьсны дараа их сони юм боллоо харин интернетээр. Facebook дээр бол нэг сая 500 мянган хүнд хүрсэн байна 2 хоногийн дотор. 57 он жаад тэрний сошиал юуг нь хараагүй байна. За Twitter дээр бол давхарцсан тоогоо 700 мянган хүнд. Одоо тий биелэхэд нэг 80 мянган дагагчтай. Ингээд энэ 40 хүн чинь цаанаа 30 мянган дагагчтай. Ингээд ретвит хийгээ явахаар маш олон хүнд хүрдэм байна. Маш их реакц ирлээ нийгмээс. Гэтэл сонирхолтой нь 80% нь бол ерөөсөө маш тийм таатаагаар хүлээж авч байна. Энэ сайхан залуучууд нэгдээд бас нэг тэ дуу хоолойгоо нэгтээд хөдөлгөөн хийж байгаа. За нэг 10% нь бол одоо энэ нөхдөөчүүд ямар очтой яах гэж байгаа. Нэр дэвшигчтэй юм уу юу юм ингээд тааварлаад, таамаглаад шүүмжлээд эхэлж байна. За нэг ганц 2% нь бол тэр нь юм, тэр нь энэ юм гэд нэлээд тийм дайрах маягтай, уурлах маягтай тийм үү? Ийм байдалтай байна. Тэр нийгэмд бол энэ сая энэ 2-7 хоногийн дотор энэ зураг гарсны дараа харж байхад нийгэмд бол залуучуудыг бүх салбарт манлайлаа яваач. Тэдс маань бодлого гаргах төвшөнд тийм ээ. Улс орн буруу дэш яваад байна. Ядуурл урахгүй байна. Энэ тэр ядууч залуучууд одоо ингээд манлайлах хэрэгтэй. Манлайлал дэмжин шүү гэсэн нийгмийн тэр итгэл найдвар хүлээлт байгаа юм байна шаарлаа. Тийм. За бид нар ер нь цаашдаа яах гээд байгаа ус үтэй гэдгийг юусоо хийвэл бид нар яриаг байгаа. Өнөөдөр ингээд танаа нэвтрүүлэгт орж байгаа энэ завшааныг талхандуулж би нээлттэй яриа. Нэг сонирхолтой тоо байна.
За тэр тоог ярихаас өмнө нэг зүйлийг ярив. Одоо 64-5 гишүүнтэй болсон энэ Монгол ардын нам. За тэр Арс нам тийм үү? Энэ хоёр нам ерөнхийдөө сүүлийн 30 жилд Монголын хөгжлийн бодлогыг тодорхойлж ирсэн. За энэ улсанд байгаа болж байгаа бүхэн ч энэ хүмүүстэй холбоотой. Болохгүй байгаа бүхэн бас энэ хүмүүстэй холбоотой. Иргэдийн хандлагыг харах юм бол ерөнхийдөө муу дунд тавьж байна. Одоогийн бага засагт болон өмнөхд аль намын би ярьж байна. Хоёрдугаарт ер нь энэ хүмүүс би бол хэлж байгаа. Үүргээ гүйцэтгэсэн одоо болоо баярлаа. Тэ? Баяртай. Тэтгэвртэй гарах цаг чинь болсон байна. Бидний энэ залуучууд бол салбар бүртээ бас өөрснөө нотлоод өдөө болтол ингээд тэ? Төрөөс хамааралгүйгээр өөрснөө аваа явцсан усудаа. Бас энэ тэнд сурцсан мэдсэн туршлага байна. Үүнийгээ улс орныхаа хөгжилд ер нь өөрснөө хувь заяагаа гартаа атгаад манлайлаад оролцоо гэж. Энэ 40 хүнээс тал нь бол нэр дэвшнэ. Анх удаага хэлээ. Тал нь бол зүгээр энэ хөдөлгөөнийг дэмжиж байгаа болсон. Өнөөдрийн байдлаар манай сошиалар хандсан, уцаар ирсэн, биеэр уулзсан 1200-аад хүн дэмжигчд нэгдэж байна. Энэ тоо ер нь явандаа бол 100 мянга хүрэх юм байна. 200 мянга хүрэх юм байна чинь. Гэхдээ бид нар ингээ гудамжинд гараад ингээ жагсаал хийх гээд байгаа усуд биш. Бид нар харин сахимж жагсаал хийнэ. Сошиал интернетээр бид нар жагсаалаа хийнэ. Залуучуудын саналыг сонсно. За одоо түрүүний нэг статистик хэлье. Яагаад энэ дээр байгаа улсуудыг л байсан хүмүүс буцаж гарч ирээл 64-ийн схем зохиохын зарим нь ширгээ ингээ үлээгээд одоо өмнө юм удлаач юм гол хүмүүс нь хайцсан юм бас тий. Жидүүд холбогдсон хүмүүс зөндөө байж байна. Монгол 40 олон 10 мянган одоо жижиг дунд бизнес эрхэлдэг хүмүүс байхаараа яхаараа одоо тэр 100 орчим тооны зээлийн тал нь бараг усын хурлын гишүүдийн хамааруулахыг хамгаалж очтой. Нөлөөлөл байгаад байгаа байхгүй. Ард түмэн тэнийг биш бид нар харж байна. Тэгээ тун харамсалтай энэ хоёр нам энэ хэрэгт орцсон энэ янз бүрийн хүмүүсээ дахиад нэр дэвшүүлнэ. Би бүгд ванга шиг гэдэг шиг хэлье. Яг л тийм байдал таа. Рекламны паузны хитэн залуучуудын нэр дэвшүүлнэ. Энэ манай намд байгаа энэ хөдөлгөөнд байгаа энэ залуучууд бол бүх намдын төлөөлөл болсон залуучууд байна. Бид нар нэг нам болохгүйгүй. Тийм үү? Ер нь дараагийн сонгуулиар аль нам олон болох нь бол жишээ нь миний хувьд сонирн биш байна. Ялгаагүй байна. Аль нам олон болох нь огт сонирн биш юм байна. Харин залуучууд олон болох хэрэгтэй юм байна. Хэдий өөр намд харьяалтай ч гэсэн. Тийм үзэл бодолтой. За 20 онд сонгуул болно. Сонгуульд өгөхдөө зэрэг янз бүрийн хөдөлгөөн гарч ирдэг. Улс төр итгэвчдэг. Өнгөрсөн хугацаанд олон сайхан зүйл яриад гарч ирээд тэрэн тэгээд нэг улс төрийн одоо карьер ихтэн шат гişхүүр нь болол сонгуулийн дараа замхраад алгуулдаг юм олон тохиолдлыг бид мэднэ. Тэг уухай тэргээрээ юугаараа ялгаа тийм бас тэдний араас орчих юм биш үү гэдэг ийм бодол надад байна. Цаг хугацааны үед ягаад гэвэл хизээ мэдгүй сонгуул болох ч байгаа гэнт нэг хөдөлгөөн гарч ирэл баган залуусын зургийг ингээд сошиалар тараагаал за тал нь бол их хурлын сонгуульд нэр дэвшнэ гэдгээ бол клуб дээр бол илэрхийлсэн юм шиг байна. Тэгвэл эн чинь бас олон юу вэ шүү дээ. Саад бэрхшээл гэж хэлэх юм уу? Намаасаа нэр дэвших тэр эрхээ өөртөлж чадахгүй нэ тэр олон юм байна. Тэгээд одоо яа гэсэн үг энэ залуучуудыг дэмжиж ажиллах гээд байгаа юм уу? Дэмжиж ажиллах гэхээр одоо яа гэсэн үг юм? Бид нар нэгдүгээрт түрүүний тоо хэлье гэсэн энэ сонирхолтой тооёныг манай залуучууд тэр тусмаа үзэгчд маань маш цээжлээд авах хэрэгтэй. Анзаарах хэрэгтэй. 2000 оноос хойш маш олон сонгуул болсон. Улсын хурал, ерөнхийлөгч, орон нутгийн гэдэг. Энэ сонгуулиудад залуучуудын оролцсон ямар байдгүй гэдэг тоо гарахад 18-аас 30 насны нийт сонгогчдын зөвхөн 30% нь саналаа өгч ирсэн байдаг дунджаар. Үлдсэн 70% нь сонгох эрхээ эдлэхийг хүсдэггүй гэдэг юм уу, сонирхдаггүй гэдэг юм уу, саналаа өгдөг юм байна. За бид нар бол ерөөсөө одоо шууд хэлэхэд бол энэ залуучуудыг саналаа өгөөч л гэдэг уриалгыг хийн энэ хөдөлгөөнөөр. Ерөөсөл тэрийг л хийж байгаа. Гэтэл сүүлийн 2-7 хоногийн турш одоо янз бүрийн хүмүүс дайралтууд хийж байна. Нэр нүрээ нуусан нөгөө л одоо ботууд гэдэг юм уу тэр хүмүүс хаа нэгтээ суугаад өөр хүний зураг тавиал нэрээ өөрчилж байгаа л дайрдаг.
гүтгдэг. Тийм зүйл одоо их болчлоо. Монголд ямар очтой цалинтай жиргдэг. Улсын хурлд үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтгээд гайгүйхан хувилбар оруулаад бүлэг дээрээ баталчаад их хурлын танхимд орохоор эсрэг гараа өргөдөг л конопчд шүү дээ. Энэ хүмүүс дахиж нэр дэвшиг хүсэж байгаа учраас бидний шиг залуучууд тийм үү? Тэдний чинь хэн сонгодог гэж нөгөө статистик өргөжлүүлээ. Бараг 100% оролцоотой байдаг хүмүүс нь 60-аас дээш насны. Мэдээж тэнд бас итгэл үнэмшлэр өгч байгаа ахмад уух юм байна. Тэгэхээр жинхэнэ мөнгө тараалчин хоёр нам хоёулаа хийдэг шүү дээ. Хоёулаа хийдэг. Өөрснөө хүлээн зөвшөөрдөг. Ийм л коррупцийн намууд, коррупцийн авилгалын төрийг бий болгочоод ингээд сууж байна. Тэгээ биднийг ингээд гараад хөдөлгөөр тэрний хүн, энэний хүн гэдэг. Тийм байхгүй. Энэ дээр байгаа ах нарыг би бүгдээрээ бүх намын усууд бүгдээрээ зам тавьж бүгдээрээ одоо тэтгэвртэй гараа. Соёлтойгоор л хэлж штэ. За электорат гэдэг нэг хөдөлгөөн бий. Тийм. Одоо ингээд таны ярианыг анзаархад электорат хөдөлгөөн болоод уухай хөдөлгөөний зорилго ингээд ижилхэн сонсогдоод байна л да. Тэд бас зүүгэн гаргаж ирээ тэднийг бид дэмжиж ажиллана гэдэг байгаа байхгүй юу? Тун сайхан таанах хүмүүс уулцсан гэж би сонссон. Тэгэхээр явандаа одоо их зорилго ижил байгаа юм чинь энэ хоёр хөдөлгөөн одоо нийлэн гэх гээд байна уу? Эсвэл ер нь сценар нь тийм байгаад байна уу? Чи одоо тэгээд тодорхой хэмжээнд үйл ажиллагаа явуулна, зардал гарч таарна. Тэр зардлыг хаанаас яаж босгох юм? Санхүүжилтийг яаж босгож ийна гэдэг чинь энэ сайн дурын үүсгэл санаачлах дээр маш чухал байгаа байхгүй. Тэндээс хэний нөлөө энд байж болох вэ гэдгийг бас харж болдго юм бол. Болно. За юу яа? Энэ 40 хүний талан нэр дэвшин гэж ярьж байгаа нийслэл болоод их хурлын түвшинд. За энэ сүүлийн үед өрнөсөн байдлыг харах юм бол бид 76 улсын хурлын гишүүнийг баг энэ 6-аар тодорхойлох юм шиг байна. 40 олон залуучууд нэмэгдэх юм байна. А бид 40 биеийнхээ шүүхтэй нэг шугам татаад за энэ хүн бол тийм ээ өөрийн гэсэн замналтай тийм ээ шударгаар замнасан мөр цэвэр гэсэн үг. Өөрийн гэсэн боловсралтай юм үзэд тайлсан ажлын туршлага хоригдлуулсан гэр орноо аваад явах чадвартай болсон. Одоо ингээд төрдөө зүтгэхэд боломжтой тийм залуучууд байна гэж зарим нь бол мэдээж дэмжигч нар байгаа шүү дээ. Бүгд нэг төр зүтгэх гээд салбараа өөрчлөх гэдэг байгаа юм байхгүй. За ийм шалгуураар бид нар бие биенийгээ ингээд сонгож гарч ирсэн. Энэ дээр бол маш өндөр шалгууртай энэ жагсаалтанд орох юм бол нэгдүгээр. Дахиад нийт шүүд бид дахиад дотроо шалгуулт явах хэрэгтэй. Зарим нэг юм байж ирж байна. Санхүүжилт ярьж байна. Бид нар 40 гишүүдээс 200 мянган төгрөгийн татвар авч байгаа. Одоо энэ сараас эхлээд өчигдөр бид шинэ оффистаа нууж орлоо. Сарын түрээс сая 500 юм байна. Нарийн бичгийн зардал 600-аас 800 мянга. Зарим нь бол өнгөө бүр юу волонтер сайн дурын ажилтнууд нэмэгдэж байна. Өнөөдөр байл 3-4 залуучууд ирээд ингэ ажиллая гэж. Бид нар туристийн тэр офис хэрэгтэй. Тэгээд дотор байгаа ширээ саналаа бид нар өөрийнхөө компани бүгдээрээс өөрийн гэсэн хувийн аж ахуйтай, компанитай, амжилттай том группийн захирлууд чинь дотор явуулчлаа. Тэгэхээр нэр дэвших зарим хандаар босгоод ингээд явж байна. Ер нь сонгуул хийхэд ерөөсөн мөнгө их шаардах ёсгүй. Бид нар энэ ах нар шиг энэ өмнөх үеийнхэн шиг мөнгө тараахгүй өөрсдийнхөө зургийг одоо ингээд стакан дээр тавиад, аяган дээр тавиад тараахгүй. Мөн үү? Одоо юу гэдэг аяг тараад юм бэл өөр юу тараад өглөө тэр чинь янз янзын өнгө тарааж байгаа шүү дээ. Бид нар тийм хийхгүй. Нийт төвчлөөхөд бол бид нар хинч мөнгө зарцуулахгүй. Бензин түвшээ ягаад тэр ухуулагч нарын тодорхой хэмжээнд зардал гаргах биш. Мөнгөгүйгээр сонгуул хийж болд юмаа гэдгийг бид нар нотлон өөрснөөрөө. Бидний дансал ил байгаа 4 сая төгрөг цугладаг тэрийг аль зарцуулна. Өнөөдрийн байдлаар жишээ нь танаа телевиз өнөөдөр өглөө надад 11 цагийн үед яриад танаад би төлбөр төлөөгүй баха. Энэ хөдөлгөөний тухай яриач л гэд би өнөөдөр өчигдөр NTV телевиз бас тийм байдалтай ярьсан болсон. Сошиал медиаг телевизийг одоо хэдэн 10 нугалцсан үзэлттэй суугаад байж байна. Бид нар тийм хэвлэл ч юм уу ямар нэгэн гудамжны анонс тавиад ах тийм сонирхол байхчгүй тийм мөнгөч байхгүй. Гэхдээ энэ бол нийгмийн маш хүчтэй хөдөлгөөн болж байгаа нь харагдаж байна. Энэ одоо хандлтуудыг харахад хөдөө орон нутагтаа салбарууд байгуулъя гэж зарим залуучууд холбогдож байна. Гэхдээ бид нар гудамжинд очиод чагсаад янз бүрийн яриад тэр энэ муугаа зогсохгүй. Бид нар үеийнхэн төлөө зүтгэж байгаа.
дахин хэлэхэд түрүүний санал өгдгөө тэр 70% өгүүлнэ. 452 мянга байлаа. Дахиад энэ жил 18 хүрч байгаа. Дахиад нэг 100 орчим мянган хүүхэд. Сүүлийн 3 жилийн турш 18 хүрсэн бас дахиад хүүхдүүд байж байгаа. Ингээд 500 мянган залуучуудаа бид нэг танаас би нэг асууж. Дундаж улсын хурлын гишүүн хэдэн хүний санал авдаг гэж бодож байна та? Та мэдж байгаа. Одоо бол жижиг тойрог дээр бол их баг саналаар гарч ирж шүү дээ. Тий. Одоо дунджаар 60000 хүний санал авчихсан. Зарим хүн бол бас ер нь гайгаас дээгүүр аюу шүү. Тэгэхээр одоо 4000 хүний санал авчаад нэг хороо иргэдийн тоогч хүрэхгүй хүний санал авчаал дийлэнх 30%-аас дээш санал авдаг юм бол санал ингээ хуваагдаа ингээ явцсан. Тэгээл төр дээр орчоол ингээ дээрэм хийгээл бодлоо яриад ард түмнийг төлөөлж ийн гэл. Миний санджаар дээр үед Монголын улсын сургууль нэг 1500 орчим хүүхэдтэй 1200 хүүхэдтэй. Хоёр дунд сургуулийн сурагчдын санал авчаад тэгэл одоо юу хийж байгааг та бүхэн харж байгаа үстэй. Ядуурлын тоо 30% та хэвэр байгаа шүү дээ. Сүүлийн 10 жил. Өөрчлөгдөөгүй. Өсөөд байгаа, буураад байгаа юм биш харагдахгүй байна. Энэ нийгэм одоо энэ би бас нэг юм яриа. Энэ ах нарын зодооноос бид үнэхээр салгаж байна. Тавилтаж жүжигээс хинж хариуцлага хүлээдэг. Тэгээд 7 хоног олгонлын нэвтрүүлгээр нэг сенсац гэж идэг. Сүүлийн бүр хэдэн жилийн юм нэг сайхан жүжиг үздэг боллоо шүү дээ. Савангийн дуур шиг дуустгүй яриа гэдэг шиг. Тэгээд ард түмэн болохоор ингээл нэг тийм том дарга нар энэ л нэг асуудлыг ингээл хараад шүүгээл хуагдж идэг. Тэ? Тэгэд эдийн засгийн юу болж байгаа юм? Ядуур 13 тэрбум долларын эдийн засгаа бүгдээрээ 20 тэрбум болгох тухай ярмаар шүү дээ. Хажуугаар нэг хэрүүл зодоноос. Бид өөрсдийнхөө хийсэн тэр 60 тэрбум жидүү өнтертэй өөрснөө хариуцлага тооцоо ингээд одоо ингээ өөрөө явах хэвээр. Миний харж байгаа бид нар бүгдээрээ албанчлал өгөх хэвээр баг. Тэгэхгүй бол энэ зодон ер нь дуусахгүй баг. Энэ хооронд ард түмний амьдрал улам дороотох юм байна. Та бид шиг хүмүүс ингээ нэг зүгээр сууж байгаа 50 60 таа болчихно. Тэгэхээр баасан дамба 70-аад оны дунд үеийнхэн 80-аад оны их үеийн залуучууд энэ харагдаж байгаа. Энэ дотор 60 та хүмүүс ч байгаа, хөдөөний малчин хүн ч байгаа энэ дотор. Биологийн нэг нас яриаггүй. Гэхдээ энэ хамааралтай. Одоо хангалттай л гэж бид нар хэлж байна. Хангалттай та нарын энэ тавилтаж үжиг үзлээ. Одоо болооч бүгдээр явцгаагаач. Залуу яа сонгоч. Дахин хэлэхэд зөв бодолтой, зөв мөртөө, зөв залуучууд хулгай хийгээгүй, худлаа хэлж байгаагүй. Цаашиж худлаа хэлж хулгай хийхгүй энэ хүмүүсийг сонгох хэрэгтэй. Тийм ээ? За тэр электоратын хувьд дахиад яриа. Электоратын хөдөлгөөнгөд 60 хүнтэй тийм Монголын одоо гадаад хэргийн сайдсан гомсронгаа байна. Тийм ээ? Одоо жүжигчин сувдгаа байж ирлээ. Тэнд сосроо орон байна. Баабар нийтлэлч байсан. Цогт хоёр зураач байна. Нийгэмд хүлээн зөвшөөрсөн салбар үрийн Ахмад үеийнхэн байна тэнд байна. Тэд нар одоо дээр ингээ уулцсан чинь ингээд бүгд ингээ цугалтсан. Тийм өөрхөн. Тэгээ залуу үе зүүн хүний ингээд сонгоход ингээд туслах гад ард нийтдээ ингээд сурчлахад нь тусъя гэж цугалтсан байгаа юм байна. Тэгээд бидний өөрснөө өрсөн. Тийм. Ингээд манай чуулган дээр ирж та нар өөрсдөө танилцуулаач. Интернетээр ийм зар харлаа. Ийм залуучууд харсан чинь зарим нэгт ачгүй залуучууд байна. Тэгээд ингээд бидний төлөөлсөн 10 хүн очиж уулзаад бид нар ийм зорилготой ийм хүмүүсээ гэсэн бол бүгдээрээ чойхонд маань босчиж ерөөл айлдж जैन. Шүүм зөвлөгөө өгч байна. Тэгээ бүгд энэ дэмжинэ гэдгийг илэрхийлж шүү. Ер нь. Тэгээ би энд их баяртай байгаа. Тий. улс төр дэх залуусын оролцоог дэмжиж ажиллана гэж хэлж байгаа чинь бол сайхан сус гэж байна. Наадтай чи эсрэгүүцж байгаа хүмүүс байгаа л шүү дээ. Саналаа өгөхгүй байгаа залуучуудыг сонгуульд нь оролцуул саналыг өгүүлнэ гэж таасаа хэллээ шүү дээ. Гэтэл сонгуулиас сонгуульд санал өгч байгаа сонгогчдын тоо буурсаар ирсэн. За тийм. Гэхдээ сүүлийн үед гайгүй зарим дээр тэгэхээр одоо өнгөрсөн хугацаанд ингээд саналаа өгöd байдаг. Нөгөөдөл нь итгэлийн улам бүр хөсөрдүүлээд байдаг. Улс төрийн сонгуульд ач холбогдол өгөхөө болоод ингээд уур амьсгал ер нь тэр талдаа бас тодорхой хэсэг нь байгаад шүү дээ. Дээрээс нь анханасаа залуучууд улс төрд ер нь жоох идэхгүй, сонгуульд идэхгүй оролцдог нэг ийм хандлага бас байгаа. Энийг өөрчлөнө гэж яаж өөрчлөх юм та нарт одоо ер нь ямар санаа оноо байна? Сонгуульдаа саналаа өгөөрэй гэдэг 1000 одоо юу гэдгийг захим орчинд хоосон орилоод бас амжилт олно гэж хэлэхэд бол бэрхшээд бас. Би их сонгуулаар залуучууд сонгуулаа өгөх бах. Манайд одоо урлагийн одоо тэднийг сонсдог, нөлөөлдөг залуучууд нэгдэе гэж байна. Яагаад гэвэл тэр залуучууд ч гэсэн энэ амьдралаас энэ Монголын энэ байгаа нөхцөл байдлаас өмнөхөр залхаж байна. Дийлэнх нь одоо та мэдж байгаа.
гадагшаа ямаар байна. Маш олон залуучууд гэр бүлээ аваад явж байна. Зарим нь сургууль соёлыг явчихж байна. Өнөөдөр 170 мянган монголчууд гадаад байгаа шүү дээ. Тэр тоо нэмэгдээд байгаа. Урд нь 150, 120 байсан. Одоо бүр их нэмэгдэж байгаа. Иргэн тойрон маш олон хүмүүс гадаад руу явж байна. Энэ усаас дайжиж штэ. Тэгэхээр бид нар энэ нийгэмд өөрчлөлт хийхийн тулд юу хийх вэ гэхээр энэ бодлого гаргагчдыг солих хэрэгтэй. Тэр нэг 4 жил зохиод тэр боломжоо идэх хэрэгтэй. Тийм ээ? Тэнд ажиллаа мэддэг, бодлого мэддэг, туршлагатай, ирч хүчтэй, өөдрөг ямар нэгэн хэрэгт автаагүй. Энэ дээр байгаас чи хоорондоо ингээд нэм биенийхэн хэргийг мэддэг, гинжилдсэн. Тэгээ би энийгээ шоронд хийж чадахгүй ингээд яваад штэ. Тэгээ энэ хүмүүс хамтдаа буухгүй бол энэ ерөөсөө ингээд дараагийн 10 жил дахиад үргэлжлэх юм байна. Хариуцлага тооцохгүй яах вэ? Гэтэл бид нар яагаад уухаа гэж нэрийг сонгосон гэж? Чингис хаан манай одоо үг дээдс маань монголчууд маань монгол ирчүүд залуус мориндоо мордоод давхтаа яадгүй дэлхийн талыг эзэлж байсан тийм ээ. Агуу түүхтэй артсан бид нар. Тэг ер нь монгол хүн мориндоо мордоо явахдаа хойшоо хараад ингээд урагшаагаал уухаагаал урагшлаа байдаг тийм. Тэг орон даяар бүгдээр уухаалцах хэрэгтэй байна. Тийм ээ. Хөлбөмбөг үзээд Монгол одоо Монголын баг гол хийхэд уухаалдаг бүгдээрээ хүү хамтлагаа үзэхээр бид нар уухаалдаг. Улс төр тэгвэл залуу үеэ бүгдээрээ хамтдаа уухаалалт. Уухаалаад хамтдаа бүгдээрээ саналаа өгье. Бид нар залуучуудыг саналаа өгөл гэж байгаа. Тэрнээс бол энэ хүнийг сонго, биднийг сонгож хэлэхгүй. Бид нар тийм ёс зүй байхгүй. За ядаж тэр сонголтоо хийгээч. Тэгэхгүй бол танаа эмээ өвөнөр чинь сонголт хийгээд байна. Сүүний мөнгөөр, талхны мөнгөөр. Тэгээ нэг дээр байгаа энэ авилгалч чинь бүр сурцсан ба штэ. Ингээд мөнгө тарааж идэг. Хайшин өссөн. Тэгээ намын одоо энэ доод шатны байгууллагч чинь бөө юм мөнгөний сүлжээ болцсон. Энийг ил ярил л да. Энийг энэ нам хоёр намын удирдлага ярихгүй штэ. Бид нар ярьж чадна хараа. Бид нар ярий. За бидний ярилцах цаг дуусч байна. Тун сайхан байгуулагч 100% хөдөлгөөний талаар тус хөдөлгөөний зохицуулагч сайн байр та бүхэнд дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Тэгээд та бүхний санал сэтгэл ажилд амжилт хүсье. Баярлалаа. Баярлалаа.